За сайн байцгаана уу. За ингээд хичээлээ үргэлжлүүлж өдрийн ажил яаж оруулах талаар зааж өгье. За ингээд түрүү 7 хоногийн ажлыг яаж оруулахыг бол заасан байгаа. Тэгээд одоо гэрийн вилла дээр үргэлжлэл оруулъя. Түрүүний нөгөө хэлсэнчлэн одоо энэ урдаасаа тий одоо энэ урдлын энэ хэсгээс объектийнхаа юг сонгоно, объектээ сонгоно гэсэн үг. Объектээр ажил хийх. За би гэрийн вилла сонглоо. За би жишээ нь түрүү энэ дээр болохоор юу яасан? Нөгөө гадна тохичлолтой ажил гэдэг түрүү оруулсан. Тэгэхээр одоо 11 сарын 17-ноос 23-ны хооронд хийгдэх ажил байгаа. Би тэгэхээр нэгд өдөр нь одоо ямар ажил хийгдэх, хоёрт өдөр ямар ажил хийгдэх гэсэн байдлаар оруулна гэсэн үг. За энэ дэр ингээд задлаад оруулах тохиолдолд ингэж оруулах болно гэсэн үг. За би одоо ажлаа задлын ажлаа хуваарлаад зэгцтэй болохын тулд те. За өмнөх юм дээр бол те нэгдэх өдөр нь бол би материалаа захиаллаа гэд татчих дууссан гэд оруулц те. Одоо тэрний шигээл явъя гэж одоо энэ одоо материал те материал захих те материалаа захих хүний нөө захих гэдэг те материалаа бүрэн татсан байх те. За тэгэхээр энэ маань нөгөө одоо ерөнхийн би инженер барилгын инженерээр явж байгаа. Тэгээ нөгөө өмнөх жишээгээр тэр би одоо энэ дээр хянагч одоо ерөнхий захирал юм уу ерөнхий инженергээ сонгоно. За ерөнхий захирал юм уу тэ ингээд сонгоч гэсэн. За тэгэхээр би гүйцэтгэх одоо барилгын инженер баяр магнаа гүйцэтгэх нэ. За одоо ингээд харах гэхээр холбогдох хүмүүс нь харна гэсэн. За өмнө бас хэлсэн болохоор одоо ингээд явчих. Тэгэхээр би одоо энэ жишээ болохоор өөрийнх нь нэр дээр оруулж байгаа. За ингээд тийм ерөнхий захирал гэдэг. За ингээд хадгална гэсэн. За энэ тухайн өдөр. За ингээд тухайн өдөрт бол одоо мөн адил дээр нь ингээд дараад орохоор үндсэн мэдээлэлтэй ингээд хин хариуцаад яаж хийх гэдэг адилхан ажлын даалгавар, ажлын явц гэдэг байна. За би ажлын явц дээр нөгөө өмнөх 7 хоногийн ажил дээр хэлсэнчлэн баруун дээд болонд бичлэг нэмэх гэдэг байгаа. Энэ дээрээ нэмэх. За материалаа бүрэн татсан. Бүрэн татсан гэдэг. Хадгалчихна. За би хадгалсан зураг байвал зураг авсрахын дээр мөн баруун дээд файл нэмэх. Тэр ингээд сонгоод зураг ямар нэгэн файл авсрахна гэсэн үг. Файл авсрахна. За ингээд авсрахсан гэж тэ ингээд авсрах. За ингээд энэ утсахаа. За энэ өдрийн ажил дуусахад одоо ингээд энэ өдрийн даваа гарагийн ажил дуусахад энийгээ дүгнэ. Тэр яах вэ? Тэр маус хоёроо дараад энэ дээр дуулна. Хийгдэж байгаа те гүйцэтгсэн хянсан гэдээ байх. Тэгээ одоо гарч ирэх байгаа учраас мөн адил нөгөө нэг рефреш энэ браузерээр рефреш хийх гэсэн. За би яаж хийх вэ гэхээр энэ браузерын зүүн дээр болондоо яваа энэ юмны хажууд энэ бүрэнхий хэрэгэлдсэн юм сумн дээр дарна гэсэн. За ингээд дарна. За тэгэхээр энэ хуудас маань бүтнээр ингээд рефреш хийгдэн гэсэн. Одоо ингээд холилдож хутгалтаад олдохгүй ингээд харагдахгүй байвал те яаж харах вэ гэхээр одоо чинь энэ дээр харагдахгүй байлаа гэж би green villa гэд оронгууд зөвхөн green villa төслийн ажлууд энэ дээр гарч ирж байгаа учраас надад ийм амар байна гэсэн. За тэгэхээр одоо маус хоёроо дараад үт те. За тэгэхээр яаж? За гүйцэтгсэн гараад ирсэн. За тэгэхээр би ингээд болсон. Ингээд болсон. Адил тавьчих. За 100. За ингээд орчин. За тэгин гол одоо манай нөгөө хянаж байгаа хүн дээр маань одоо
хянах ажил дээр шууд яваад очсон байх одоо хяна. Одоо энэ ажил болсон юм байна. Хяна гэсэн. За тэгэн гот одоо зүгээр би Батханбаатар захирлыг тавьсан юм чинь. Одоо Батханбаатар захирал дээр юу очих вэ гэхээр ингээ гүйцэтгсэн гэсэн мэдээлэл ингээ цэнхэр болоод харагдсан гэсэн. Ийм цэнхэр болсон ажлууд бол гүйцэтгсэн ажлууд цэнхэр ийм төлөвт ордог гэсэн. За тэгэхээр захирал үзээд одоо ингээ татнаа бүх явцын мэдээлэл юм үзээд зураг өргийг хараад за болжээ гэж үзэх юм бол ингээ маус хоёроо дараад cancel гэдэг. За захиралтай. За болсон байна. Болсон байна. Гэдэг тэ. Бас нөгөө чанарын хувьд тэ 90%, 95%, 100% ямар байсан бэ гэдгийг нэлээд оруулна гэсэн. За энэ удаад бол ингээ 100 гээд дарчи тэ. За тэгэхээр ингээд татгалчихна. За энэ ажил ингээд ногоорсон гэхээр ногоон өнгөтэй болохоор дуусаад гүйцэтгээд дуусаад хянаад бүх үйл явцанд дууссан ажил ингээд ногоон өнгө төлөвтэй ордгоо. За тэгээ асууж тодорхойлох зүйл байл. Над руу